Бүх сонсогчдоо өглөө өдөр орой мэндийг хүргэе. Би ярахад бэлэн, та сонсоход бэлэн. Хела бол сургуультай олон найзтай дур булаав эрч хүчтэй галзуу охин. Бусдад туслах дуртай, сайхан сэтгэлтэй түүнийг бүх хүмүүс хайрладаг байсан. Гэвч нэгэн орой тэрээр амьдралынхаа хамгийн том алдааг хийж Баян залуугийн зохион байгуулсан үдэшлэгт оролцож энэ үдэш түүний хувьд сүүлчийнх болсон юм. Энэ бол залуухан охины эмгэнэлтэй хувь тавилан, түүний гэр бүл шудрах ёсны төлөө тэмцлийн тухай хэргийг өнөөдөр ярих болно. 2019 оны 3 сарын 23-ны өдөр Хела Герала догтлон сэрсэн. Энэ өдөр түүний хамгийн сайн найз нь төрсөн өдрөө тэмдэглэж байсан бөгөөд Хела тэр үдэшлэгт оролцохыг маш их хүсч энэ тухай эцэг эхтэйгээ урьдчилан ярилцсан боловч зөвшөөрөл авах цаг болоход эцэг эхээсээ татгалцсан хариу сонссон юм. Шалтгаан нь түүний найз нь аюулгүй бүс гэж тооцогддог гэмт хэргийн гаралт өндөртэй хороололд амьдардаг байсан бөгөөд эцэг эх нь охиноо эрсдэлд оруулахыг хүсээгүй тул охиныхоо шийдвэрийг хатуу гаргалдаг. Сэтгэлээр унсан Хела тухайн үедээ найзууд руугаа мессеж хүчээж эцэг эхийнхээ хатуу дурмын талаар гомдлож эхэлсэн. Найзынхан төрсөн өдөр өглөө 10 цагаас эхлэх байсан ч харамсалтай нь явж чадаагүй Хела оройн өөрийнхөө уулзтайг яг үерхдэг гэж хэлэхгүй ч түүний араас Гүйдэг за Даниэл гэх залуугаас мессеж хүлээж авдаг. Энэ өдөр бас Даниэлийн төрсөн өдөр байсан тул тэрээр Хелаг хамт тэмдэглэхийг урьдсан тухай мессеж байсан бөгөөд яаж тэмдэглэх талаараа тодорхой бичсэн байдаг. Оройн нь бөөндөө клуб орж наргиж бүжиглэж дараа нь зөвхөн заваар хурж болох нууцлаг газар болох Латакийн арал руу явах талаар бичсэн байдаг. Хела эхний үдэшлэгтээ найзуудтайгаа хамт оролцох боломжгүй сэтгэлээр унсан байсан учраас найзуудтайгаа эсвэл өөр хүмүүстэй хөгжүүлдэх боломж гэж үзээд түүний саналыг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ нэг асуудал байсан. Тэр нь эцэг эхийн яг үнэн боддоор хэлвэл ахиад татгалцсан хариу авч магадгүй гэж бодсон Хела нарийн ширээнийг ярилгүй цугларалт аюулгүй газар болно гэж тэднийг тайвшруулж төрсөн өдрөө эзний хамаатан болох насанд хүрсэн хүн тэднийг харгалзаж хамт байх болно. Мөн энэ жижиг хувийн арга хэмжээ жижиг ресторанд хүлээн авалт болно. Ресторанасаа гараад бид нар клуб орж бүжгэлнэ хэмээн ойлгуулж чаддаг ба эцэг их нь эргэлзэж байсан ч өглөө нь охиныгоо хатуугаар хоригдсон учраас сэтгэл нь өвдөж яах чаргагүй ахаад гомдоохгүй тулд бяцхан хийлийг өрөвдөж түүнийг явахыг зөвшөөрдөг. Эцэг эх нь ерөнхийдөө Даниэлийг мэддэг байсан бөгөөд түүнийг сайн залуу, сайн хүү гэж боддог, охиныхоо сайн найз нь ч гэж итгэдэг байсан. Хелагийн аав зөвшөөрөхдөө хатуу нөхцөлтэйгээр буюу арх дарс уухгүй, уцаар байн холбоотой байна. Тохиролцсон цагтаа яг гэртээ ирэх гэсэн дүрмүүдээр амлалт авч охиныгоо явуулахыг зөвшөөрсөн гэдэг. Эцэг ихтэй баярлан Хела өдөршлийн шөндөө бэлдэж талны өмнө зогсоод хувцас сонгож эхлээд даашин цөмсгийг бодсон ч дараа нь арал дээр очих юм чин гэж бодоод өмд хөнгөн цамц баг зэргийн хөнгөн бодолтыг хийсэн. Орой болж Хела аваараа хөргүүлэн гэрээсээ 15 минутын зайд байрлах нэгэн бүжгийн клубт очиход түүнийг төрсөн өдрийн эзэн Даниэл тасаж авдаг. Хела өдөршлөгтөө орохын өмнө үргэлж өөрийг нь ойлгодог хайрт аавынхаа хацар дээр нь үнсээд баярлаа гэж хэлээд явсан бөгөөд аав нь охиндоо сүүлчийн удаа үнсэж байгаа гэдгийг харамсалтай даанч аль нь мдээгүй. Даниэл Хелад хандан Караны голын дунд байрлах Латакийн аралд жинхэнэ галзуу үдэшлэг зохион байгуулсан байгаа хамт явцгаая. Ямар ч аюулгүй бидний харгалзах том хүмүүс байгаа бас миний найз байгаа гэж хэлээд Хелаг ямар ч татгалзах боломж өгөлгүй ятгах чаддаг. Даниэл Хелаг дагуулад усан бомбд дээр ирэхэд Даниэлийн хуурай ах тэднийг заваараа хөргөж өгөх гээд хүлээгээд байж идэг. Нийт тухайн арал руу Хела Даниэлаас гадна Блумбергийн найз бүсгүй Жоселин Бореро мөн тэдний гэр бүлийн хоёр найз Орландо Салазар Вилмар нар байсан бөгөөд тэд бүгд Хела болон Даниэлаас хамаагүй насаар ах хүмүүс байсан. Латакия арал дээр өдөршлийг шөнө дунд хүртэл үргэлжилсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам улам их эмх замбраагүй болж байсан бөгөөд өдөршлөгт ирсэн бүх хүмүүс цогтож замбраа алдсан. Яг энэ их дуу чимээ Италид завхаарлын газраас бол Хела орс руугүй алга болсон.
Хит хитэн хүн үдшилэг арай намцны ар дээр түүнийг дурсаж чимээ шууганаас цун холгүйхэн газар байгаа гэж таамаглаж байсан бол түүнийг бусдаас төрүүлээд буцан байх магадaltaй гэж үзсэн ч харамсалтай нь тэдний ирсэн зав байрнаасаа огт хөдлөөгүй байсан. Хяла бол мансуурсан цогцсон хүмүүст Хяла нэг сонирн байгаагүй тэд түүнийг нэг хайж цагаа өрөөгүй, мессеж бичээгүй, нэрийг нь дуудаж орлоогүй, залгасан ч утсанд холбогдохгүй байсан тул дахин залгаагүй. Үүр зайж өдөршлиг дуусч хүмүүс ядарч туйлдсан за хот руу буцаар болох үед Хялаг ор сургаггүй байгааг дахин санан за хүмүүс бол өөрсдөөсөө аюулыг холдуулахын тулд бүгд айн за буцаар болдог. Охин алга болсон байгаад эцэг их рүү залгаж мэдээ дуулгах нар мантахыг хүлээж түүнийг хайх голын усанд унсан бол түүнийг голын эрэг хаваар хайх зэргийг урайсан хүнч байгаагүй бүгд хэрэгээс мултар шарахын тулд Хялаг ололгүй заал атакийн арлыг орхин явсан. Хялагийн эцэг их нь охиноо өдөршлигээс авчирхаар тулсан оройн 20 цагийг тесэн ядан хүлээж аав нь эртхэн арч клабын зогсоол руу очин охиноо удахгүй ирнэ гэж бодоод үүдэнд нь хүлээж байсан. 20 цаг өнгөрч эцэг ихтэй амлсан цагаасаа өдөрдөггүй Хяла охиноос нь сураг байхгүй байсан учраас аав нь түн рүү залгах гад утсан унтарсан байх бөгөөд магадгүй чанга дунд сонсоогүй байх гэж таамаглаад ахаад 10 минутын давтамжтай 2 удаа залгах гад мөн л холбогдох боломжгүй байсанд хөөрхий аавынхан санаан зовж ээж рүүгээ ярьсан байж магадгүйгээд эхнэрлүүгээ залгаад охиноо оцсон эсэх өөрлөө нь өөр дугаараа залгасан эсхийг асуухад харамсалтай нь мөн ямар ч дуудлага холбоо сүлбээ ирээгүй байдаг. Хялаг тухайн клубд байхгүйг мэдээд түүнийг хаана байгааг найзууд нь хэлэх байх гэж бодоод найзууд руу залхтал хинч түүнийг хаана байгааг мэдээгүй мөн төрсөн өдөрт нь ирээгүй уулзаагүй талаар хэлэхэд эцэг эхийнхэн санаанд бүр маш ихээр зовж нэг л муу савин бол татах болсон тэд 56 удаа Хяла руу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй хэвээрэл байдаг. Шөнийн 2 цагийн үед тэдний хотоос дуугарч за нэгэн үл таних дугаар залгадаг. За аав нь охиноо гэж бодоод за баярлаад яаран утсаа автал Даниэлын ээж байдаг бөгөөд төсөөлж байгаагүй аимшигт мэдээг аавд нь дуулгадаг ба Хялаг завнаас унаж осолцсон талаар хэлдэг. Энэ мөчид Хялагийн аавын сэтгэл нь хоосорч тэр яг ямар зав юун замны талаар яриад байгааг үнэндээ ойлгоогүй охин нь өөрийгөө клубт өдөршлигт оролцож байгаа гэж хэлсэн. Тэр яаж арал руу гол руу явсан байж таарах уу гэж асуун тайлбар өгөхийг шаардсан ч Даниэлийн ээж өөрөө ч бүрэн ойлгоогүй сулхан хоолоогоор байдал маш ноцтой болсон. Даниэл ороод ирсэн танаа охин чинь алгаа гэж хэлээд сануулад утсаа тасалдаг. Хяла охины эцэг их нь яг юу болоод байгааг ойлгохгүй, яагаад хэмзүүлж болсныг ойлгохгүй охин нь одоо амьд байгаа. Цагдаад хэлж охиноо эрен сурвалжлуулъя гэсэн бодолтой Венесуелийн цагдаагийн газарт хандсан бол алга болсон хүмүүсийг 72 цагийн дараа албан ёсоор хайх шийдвэр гардаг тул гээд Венесуелийн цагдаагийн газар юусоо хөдлөөгүй магадгүй утас нь унтарсан эсвэл өөр байлд байгаа бахаа өсвөр насны охин гэсэн таамаглалт төдий зүйлийг хэлээд тэднийг явуулдаг. Цагдаа нар цаг алдаа туслахгүйг мэдсэн эцэг их нь өөрсдөө Даниэлийн гэр рүү очиж юу болсон одоо охин нь яг хаана байгааг тодруулахаар утсаар ярьсан хэрэг юу гэсэн үг болохыг тодруулахаар очдог. Гэхдээ баттай зүйл сонсож чадаагүй зөвхөн охиноо завнаас унсан гэдэг үгнээс өөр үг сонссонгүй. Даниэлийн эцэг их нь мөн сандарсан Даниэл өөрөө юу ч хэлэхгүй гацж ээрэд байсан нь эцэг эхийнх нь санааг маш ихээр зовоож байсан. Эцэг эхийнх нь найдвар төвчээр ингээд зүгээр тасраагүй олон нийтийн хэрэгсэлд охиныхоо алга болсон тухай нийтлэлж харсан үзсэн хүмүүсийг мэдээллийн хуваалцахыг урайсны ачаар өглөөний 6 цагийн орчимд хүмүүсээс багхан мэдээлэлээрч өмнөх шөнө арал дээр олон хүн цугларсан байхыг харсан тухай дурсан мөн залуу эрэгтэй эмэгтэй хүмүүс үдэшлэг хийж арх ууж байсан тэдний дунд нэг иймэрхүү царай зүстэй охин байсан болохыг хэлдэг.
Иймэрхүү төрхтэй охин байсныг харсан гэрчүүд жолноороо гарч ирэн охиныг эрен хайх ажиллагаанд сайн дураараа эцэг ихтэй нийлсэн хүмүүс ч байсан. Хелагийн эцэг их Натакийн арал руу явах боомж дээр ирээд урд шөнө залуус охтыг арал руу хөрвж өгсөн замны жолоочийг асуухад хинч тэдэнд хариулт өгөөгүй. Бүгд юу яриад байгааг ойлгохгүй байгаа нь урд шөнө тийм хүмүүсийг хөргөж өгөөгүй гэх хариултуудыг өгч байсан нь тэр шөнийн замны аялалд 17 цагаас хойш байсан ямар ч бүртгэлгүй учраас хинч ажиглаагүй болох нь тодорхой болдог. Эцэг их нь ямар нэгэн сэжүүр хайж байх зуур олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Хелагийн түүх тархснаар олонний анхаарлыг татаж цагдаа нарыг яаралтайгаар энэ охиныг эрен сурвалжлах ёстой гэсэн дайралтууд цагдаа нарт ирж байсан. Эрх баригчид ямар нэгэн арга хэмжээ авч байгаа мэт боловч олигтой хөдлөж өгөхгүй байсан тул Хелагийн ар гэрийнхэн өөрсдөө ирлээ өргөжлөд тэд хэсэг сайн дурахныг цуглуулж минут бүр чухал гэдгийг ухамсарлан голын эрэг дагуу эрен хайж эхэлсэн ч охиныхоо биеийг олж чадаагүй. Хелагийн эцэг их охиныхоо үгсэн эсхийг биш зүгээр л усан дунсанч азар эрг рүү шидэгдсэн байгаасаа амьд байгаасаа гэсэн сэтгэл итгэлээр өдөр шөнөгүй охиноо хайсан. Эрлийн ажил 3 хоног үргэлжлэн 3 сарын 26-ны өдөр бүх найдвар тасарч өглөөний 7 цагийн орчимд нутгийн загсчид голын эрэг орчмоос хөвж яваа цогцос мөчөрт тэгэлсэн байхыг олж харсан. Энэ цогцос Хелагийнх байсан бөгөөд үдэшлэг болсон газраас хэдэн милийн зайд олдсон. Ослын газарт мөрдөн байцаалтын баг ирсний дараахан эрх баригчид энэ тухай мэдээлэл хүрч хэдхэн цагийн дотор эцэг эхт нь охины цогцос мөн болохыг баталгаажуулсан аимшигт мэдээ ирсэн. Анхны үзлэгээр цогцос нойтон хувцас аврах хантаа зумссан хിവэр байгаа нь Хелагийн үхлийг осол биш гэдгийг батлах чухал нотлохоо болж байгаа. Энэ чухал нотлохоо нь 3 магадлалтай. Нэгдүгээрт аврах фантазтай байсан нь санамсаргүй живэлтийн магадлалыг багасгана гэж байгаа. Хэрэв хүн аврах фантаз өмсөн байвал усан санамсаргүй унсан ч хөвөх чадвартай байх ёстой. Тиймээс Хела аврах фантазтай байсан нь түүнийг санамсаргүй унаад шууд живсэн гэх тайлбарыг өгөөсгөж байгаа. Үнэн түүнийг усан дорхоос өмнө ямар нэгэн зүйл болсон байх магадлалыг нэмэгдүүлж байна. Жишээ нь ухаан алдсан эсвэл хүч хэрглэсэн байх магадлалыг. 2. Голын урсгал цогцыг урсгах ёстой байсан. Албан ёсны тайлбараар бол Хела зайнаас унсан бол голын урсгал түүний цогцыг доош чиглэлд урсгах ёстой байсан. 3. Цогцос урсгалын эсрэг чиглэлд очсон нь гидродинамикийн хуультай зөрчилдөж байна гэсэн дүгнэлттэй. Хелагийн цогцос замнаас унсан гих газраас урсгалын эсрэг чиглэлд олдсон. Энэ нь Пицгийн хуульд хашилж байгаа бөгөөд түүнийг гэрчүүдийн мэдүүлсэн усанд живсэн гих тайлбарыг няцааж байгаа. Өөрөөр хэлбэл тэр усанд биш газарт байхдаа амиа алдсан байх боломжтой гэсэн үг. Эдгээр 3 үндэслэл нь хамтдаа Хелагийн үхэл зүгээр нэг санамсаргүй осол байгаагүй гэсэн хүчтэй нотлохоо болж өгч байгаа. Энэ нь хүчирхийлэл ямар нэгэн зохион байгуулалттай үйлдэл байсан байх гэсэн магадлалыг мөн нэмэгдүүлж байгаа юм. Шүүх эмнэлгийн анхны шинжилгээгээр цогцост олон гэмтлийн шинж тэмдэг илэрсэн ба түүний толгой, нүүрэн дээр хөхөрсөн болон шарх үүссэн мохоо зүйлээр хүчтэй цохиусны улмаас толгой хагарсан, за хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт эхний шинжилгээгээр илэрсэн. Үхлийн албан ёсны шалтгааныг усан живсний улмаас амьсгал нь боогдож нас барсан гэж үзсэн боловч тэр усан дорхоос өмнө ухаангүй байсан байж магадгүй гэсэн таамаглалыг энэ шүүх эмнэлгийн шинжилгээний хариу нэмэгдүүлж байгаа. Үүнийг сонссон эцэг их нь гүн шоконд орж бяцхан охиноо хинээс болоод яагаад ингэж залхуу явдлаар тамлуулж нас барсныг олж тогтоохын тулд цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллага гэж бүхий л газраар явсан ч тэднийг болон охиных нь хэргийг урдаас төлөвлөсөн задруулж болохгүй нууц хэрэг шиг дуугаа хурааж олигтой хөдөлж өгөхгүй байгаад эцэг эхийнхэн санааг их зовоож охиныхоо хэргийг шийдэж чадахгүй байх вэ гэсэн айдаст автуулж байсан. Задлан шинжилгээний хариу олон нийтэд ил болсноос хойш ердөө 2 хоногийн дараа цагдаагийн газраас шүүх эмнэлгийн 2 дахь шинжилгээний хариуг олон нийтэд маш түргэн хугацаанд дэлгэсэн. Энэ удаа эхний шинжилгээний дүгнэлтээс шал өөр хариу гарсан нь эцэг их болоод олныг гайхшруулыг төрүүлсэн. Энэ 2 дахь дүгнэлт дотор Хела охинд ямар ч гэмтлийн шинж илрээгүй бөгөөд бүх гэмтэл нь усанд байхдаа хатуул зүйлд цохиулсны улмаас үүссэн гэсэн хин аргагүй дүгнэлт байсан.
Үхлийн албан ёсны шалтгааныг залгүй осол гэж шүүх эмнэлгийн шинжилгээг албан ёсоор хаасан байгаа. Энэхүү дүгнэлт олон нийтийн дургуйслыг төрүүлж Хелагийн эцэг их энэ тайлбарыг нэг ч юунд итгээгүй эхний дүгнэлтээр гадны зүйл цохиулж хүчирхийлүүлсэн гэсэн дүгнэлт байхад хоёр дахь шал өөр дүгнэлт гарсныг гайхаж хэдхэн хоногийн дотор тэнгэр хөмрөх шиг айцтай олон зүйлс тохиолдож дээрэс нь эхний шүүх хурлын шинжилгээний дүгнэлт алах болсон учраас хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг нийгмийн тогтолцоонд цөхрөнгөө барсан. Тэдний талд энгийн ард иргэдээс өөр хинч байгаагүй эрх мэдлэлтнүүд бүгд өнг мөнгөтэй хүмүүсийн талд орж байсан. Энэ бүхний ард мэдээж Даниэл болон түүний найзуудын хөрөнгөтөө мөнгөтөө нөлөө бүхий улс төрж бизнесмэнүүдийн явуулга хахуул байгаа нь жоохон хүүхэд харсан ч ойлгомжтой байсан. Түүний эцэг их зөвхөн охиныхоо төлөө бус харин авилгад идэгдсэн тогтолцоонд хэрэгээ шийдвэрлүүлж чадаагүй хохирсон тоо домшгүй олон гэр бүлийн төлөө тэмцэж байгаагаа эцгээ хүртэл тэмцэхээ зарласан байдаг. Хэргийг таарсан олон нийтийн анхаарал сэтгүүлчдийн сонирхлыг татан бүгд булхайг нэлтжүүлэхийн тулд ажиллаж эхэлсэн. Хувийн мөрдлөгийн үр дүнд тэмцлийн үр дүнд Хелагийн хэргийг хаахын тулд 100 мянган ам долларыг бэлтнээр нь 3 кг алтыг шүүх эмнэлэг шүүхийн байгууллага цагдаа хүчнийхэнд тус санал болгосон нь баттай болсон. Энэ авилга авсан гих эрх мэдлэлтнүүдийг буулгахын тулд жагсагчид олноороо жагсаж байдал цэргийн хүчнийхнийг хүртэл оролцуулахаар хэмжээнд бүрсний эцэст шүүх хурал болж тухайн өдөрчлөгт байсан бүх хүмүүс тус шүүх хуралд оролцсон. Гэхдээ энэ шүүх хурал хаалттай шүүх хурал болсон. Гаднаас ямар ч энгийн иргэн ороогүй ба зөвхөн тухайн өдөрчлөгт байсан хүмүүс Хелагийн ээж аав оролцсон. Эцэст нь Даниэл хэрэгээ хүлээн тухайн шөнө түүнийг зодож хүчирхийлсэн нь батлагдсан ч ердөө түүнд шүүх 29 жилийн ялыг онохоор болсон. Тухайн үед ганцаараа хүчирхийлээгүй хэд хэдэн хүмүүсийн нэр дурддагцсан ч бүх хэргийг Даниэл даахаар болж бусад хүмүүс цагаатгсан байдаг. Ингээд харамсалтай нь 16хан настай Хела охин эцэг хийхээ амных нь хайртай хүүхэд байсан охин нь ингээд санамсаргүй баячуудын болон замбраагаа алдсан өдөрчлөгт оролцоод амиа алдсан тухай харамсалтай хэргийг та бүхэндээ хүргэлээ. Өнөөдрийн дугаартай хамт байсан үзэгчдээ баярлалаа. Энэ нэргийн талаар юу гэж бодож байгаа санал сэтгэлээ комент секцэд үлдээгээрэй. Мөн миний сувгийг дэмжиж лайка дараад subscribe хийгээрэй гэж та нараасаа хүсье. Мөн намайг кофе цайгаар дайрахыг хүсвэл над руу донашн хийгээрэй. Ингээд дараагийн дугаартаа уулзалтлаа. Түр баяртай.